Ёо, манайха 10 сая төгрөг олох чинь ямар амархан юм бэ те. За би та нарт яг олсон 10 сая төгрөгөө яг одоо харуулах чинь. Ёо, ингээд 10 сая штэ хардаа манайха. Хүү 10 сая төгрөг. За мэдээч энэ бол пранк байлаа. Яагаад вэ гэхээр энэ ерөөсөө би жигхэн мөнгө биш, зүгээр яг кинонд ашиглаж исэн мөнгө. Хэрвээ та нар манай сонсогчдод киног үзэж исэн бол энийг хоромч мөнгийг одоо ийм цаас байгаа шүү дээ ардталт нь. Энэ бол пранк байлаа. Итгэсэн хүмүүс нь уучлаарай. Тэгээд бас 10 сая битэл 10,000 төгрөгч цагаа тулахад олоход айгүй хэцүү байдаг. Тийм болохоор бас та нарыг итгээг байх гэж би бодож байгаа. За ямар ч тач зүгээр ингээд мөрөдж яахгүй юу. Одоо өнөөдөр гинт ингээд 10 сая төгрөг ингээд олцсон те 30 хоногийн дотор олцсон. Тэгээд та бүхэндээ ингээ харуулж явах мөч тун утахгүй ойрхон байгаасаа гэж хүсэж байгаа болохоор би зүгээр бэлгшээгээд зүгээр жоохон пранк жоохон тоглоом хийсэн шүү. Манайхан ажлын саналаа бас хэлээд байгаарэ. Өгөөд байгаарэ. Ажлын санал хүлээж авна шүү. 2 дахь өдрийн эхний орлого. Бүтэн сая өдөр болохоор сайхан зам салхи хүн байна. Энэ хүргэлтээ оруулж өгөөд яг локейшн дээр ирсэн байна. Ямарч нэг хүргэлттэй явж байна л да. Тэр хүргэлтээ ямарч хурдан аваачиж өгөөд юм олж өгөхгүй бол хэлээж унах нэ. Энэ төвд байсан дээр ирсэн байна. Хаагур нь орох үлээ. 10 сая төгрөг хүргэхэд бол бас орлого маань ер нь бол идэж уух ч юм уу те ялчгүй зайлшгүй хэрэгцээнд бас хасагдана гэдгийг ерөөсөө тооцоолоогүй юм байна. Гэтэ яг хөө зүгээр. Өнөөдөр нэг бүтэн сайн өдөр тэгээд ажлын олдоц ер нь бол айгүй тийм хомс байх нь ойлгомжтой байх. Таксинд явж явах хүргэлт хийж явах хугацаанд аль болох бичлэг хийх гэж хичээсэн чадахгүй нүг хажуугаар нь амжуулах гэж болохгүй байна. Тэгээд ямар ч тач одоо нэг бас нэг ажил ярих гэж байна. Тэгвэл тэрнээс өмнө бүгдээрээ өнөөдөр олсон орлогоо тооцоож үзцгээе. Өчигдөр бас нэг найзынхаа ажил дээр очиж ажилласан. Тэрнийхээ орлогыг та бүхэнд харуулдаг үлээ. Яг би баримттай байлгахын тулд одоо ингээд шууд ер нь бол скриншот хийгээд шууд ингээ орсон мөнгөө ингээд шууд харуулад явж явах болно. Тэгээд өчигдөр ямар ч тач завьяа найз маань одоо энэ 100,000 төгрөг хийсэн. Өдөр хүртэл явсан орлого маань 75,000 төгрөг болсон. Тэгээд сая тэрнээсээ хойш 70,000 төгрөгийн таталт аваад буцаагаад дахиад 48,000 төгрөгийн орлоготой болсон байна. Бүр тусдаа өөр дансанд орж ирсэн орлогоо нэмээд үзэхээр өнөөдрийн орлого за өнөөдөр орой хүртэл явсан орлого маань 148,000 төгрөгийн орлоготой болсон байна. Өчигдрийнхөө рекордыг бол эдсэн. Бүтэн сайн гэхэд бол маш давгүй. Тэгтээ бас болоогүй. Одоо нэг гэрлээ ирж надад нэг ажил өгье л гэсэн. Одоо тэгээ гэрлээтэй уулзаад нэг ажил авах гэж байна. Одоо би хүрээлэн дээр ирсэн байна. Одоо гэрлээ ирж байгаа гэсэн. Тэгээд гэрлээтэй уулзаад ямар ажил даалгахыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За гэрлээ. Эй! Бизи. За гэрлээ ингээд миний бичлэгний одоо ингээ 2 дахь хэсэгт орж байна. За баярлалаа. За ажил олгох гэж байгаа гэсэн. Тэ? Би ажилласаа ингээ буух гэжсэн байхгүй. Одоо бичлэг монтажлах гэжсэн чи гэрлээ надад ажлын санал байна. Гэхэр нь юу мөнгөнд дургуун гэж байна. Ажилтайс юм уу те? Үгүй дуус тий ажил хийчихсэн шүү дээ би. Юу яриад байгаа юм бэ? Үгүй сая тэгээ наваг ярихад завгүй байгаа юм байна гэж. Үгүй яг ажилласаа бууж ирсэн юм аа. Яг миний ажил чи бас хязгааргүй л дээ зах. Цаг наргүй. За ингээд ажил олгогч гэрэл туяа. Уг нь битэрч одоо юу вэ? Нэг газараас уг нь цог цалин байлаа хувааж авдаг гэсэн чинь нэг нь одоо цалин өгнө гинэ. Юу ч болоод байгаа мэдхгүй. За ямар азар ингээд явчихсан чи бизи бичлэг гараад ирсэн байгаа. Оо ашгүй бизи ажил хийж байгаа. Бизи дуудцгаа. Яа. За яг ажил ингээд мөнгө төгрөгийн төлөө ингээд хичээж л явж штэ нойр хоолой хугслан байна. Сард 10 сая л. Тий сард 10 саяг олгоё. Чи тэгээд талын чултгой дөргөгөө болоод. За ямар ажил юм бэ? За нэг юм байгаа юм л та. Ийм юм л та. За. Миний хэдэг бичлэгүүд байна. За бичлэгнүүд. Тий. Тэгээд одоо астай би удахгүй төрж мөрөх гэж байгаа тийм ээ. Тэгээд бас нэг иймэрхүү бичлэгүүд байгаа байхгүй юу? Чадахгүй золоо байхгүй л дээ. За ингээ юм бас инженерээ юу штэ. Би нэрээ
ямар ажил мэргэжил хийх чадвартай гэдгийг ер нь хүмүүст хэлээгүй юм биш үү? Би чинь бас бичлэг монтажлан бичлэг хийн, альсвал маркетинг, реклам юу ч хамаагүй очиж байгууллага дээр очиж хийж болно те. За өөр. За тэгээд нь штэ. Чи 3 рeel заяа. 3 релийнх нь 2 минут 30 секунд заяа. За. Нөгөөх нь нэг 2 минут 3 минут тавьцаа. Угаас нөгөөх нь амар уртаа гам л та. Яг би өөрөө монтажлах гэж үзсэн. Худлаа юм байлээ. Чаддаг хүнд даатгах гэж байна тийм. Өөрийгөө амар муухай дэвлгээд. За ямар ч ч ажлын тгийн 3 бичлэг юм лээ. Тийм 3. За. Цалин нийт юм бол доо. Цалин гол нь цалин шүү дээ одоо. Мөнгө олж байгаа хүнд. Дандаа юм босоо бичлэг байгаа шүү дээ. Тэгээд чи яг 1080-аар ч гэсэн бичиж болно л доо. Тэгээд цалин 500k яг уу. 500 юу? Тий. 500 юу? Тий. 500. За хийч юу вэ? За их хүнд үзчихтэй би ажилтаа болчихлоо эргээ яриа. Намарт чи маш хурдан дуусгаж өгөх үү бод. Цалин яхаа урьдчилгаа өгөх юм уу, шууд өгөх юм уу, бүтөөх. Шууд бүтөөгнө. Итгэл даадаг хүн гэдэг чинь ийм л үүдий шууд. Харж байна уу? Итгэж шүү шууд. Харагдаж байна уу? Ийм л итгэл даасан хүнтэй. За баярлалаа. За. 50 тэглээ ерөөстэй байсан. Шууд. За хүмүүс хотлоо яриаггүй шүү энэ чинь. Ерөөсө гэрлээ надад ингэж ажил олгож байна. Ажлаа ингэж хийлгэж байна. Би тэгээд одоо ажлаа хүлээж авч байна. Цалингаач авч байна. Өнөөдөр ч өстой ондот өдрөндө бүтэнсэн гэсэн чинь. За 50 тэг 7. 99 59 90. За ингээд бас над руу донешн хэлхийг хүсэж байвал. 50 тэг 7 99 59 90. Зэрэг ганц зэрэг. Yes. Гэл туягаас. Вау. Надад орж ирдэггүй гэхгүй хаашаа шилжүүлсэн. Яа, сая сонссон бидтэй өнөөхөө. 500к тас. За ажилдаа орлоо. За. Дарах, миний дарах. Миний ажил олгох гэж өдрөө. Шууд хүн нэр ийм муухай амт шүү хүмүүс гэхгүй. За. Бичлэгээ ви трансферээр явуулчих. За тэгээ да. За. Баярлалаа. Ингээд бас өчигдөр бас нэг эмэгтэй найз маань ажил олгож ингэж ажил хийлгсэн. Өнөөдөр бас яалч би бас эрэгтэй найзууд минь одоо хаана байна? Өөртөө ажил хийсэн явж байгаа нэрээ. За баярлалаа. Хамтарч ажиллахад таатай байлаа. Одоо үргэлжлүүлээд гол нь тэгээд ажиллаж штэ тий. За баярлалаа. Өнөөдрийн орлого 648,000 төгрөг. 148,000 төгрөг ажилласан. Тий, өнөөдөр би 148,000 ажилласан. Амар. За баярлалаа. Ийм л байна. Нэрээ юу юм бэ шүү дээ. Би өглөө энэ бичлэгээ эхлүүлэхдээ би нэг одоо үзэгчтэй пранктж эхэлсэн байхгүй юу? Тэгээ яалчгүй тэгээ нэг пранк шоуны төслийг санаачлагч гэрэл туяа. Тэгээ яалчгүй пранктах гэдэг өнөөдөр яалчгүй цаанаасаа л ийм байсан юм байна. За 500к батгаад өгөөч. Пранкс юм уу гэхгүй юу? За гал авсан дээр явлаа. Манайха баяртай. Камера авч баярлаа. За баяртай манайха ажил хийж тэгээ хэлээ заяа.